Сонсогч та бүхэндээ өчигдөр мэндийг хүргэе. Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3-аас 7-гийн дагаас баасан гарагийн 21 цагаас хүргэж байгаа айцаа хамтдаа давцгай ураатай амар цаг нэвтрүүлгийн 2025 оны 4 сарын 1-ний мягмар гарагийн дугаар шууд өрхөд бэлэн боллоо. Студид хөтлөгч Чанцаа болон Ами найруулагчаар Пархуугийн Чинбатнаар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтраалагчаар 21 төрлийн үр тариа, 8 төрлийн ногоон орс, эрүүл солонгос жигнэмэг, Green Veg Roll, Crispy Roll, мөн MG Motors Mongolia хамтран ажиллаж байна. Шохруудтай өчигдөр мэндийг хүргэе. Зам мэдээж хамгийн дээд түвшинд байгаа аламсуудаа ч гэсэн хүргье. За тэгээд өнөөдөр мягмар гараг битээр бодит гэмтрийн тухай та бүхэндээ танилцуулдаг. Нэвтрүүлгийн төвчөн төрдий зам их ямар хэрэгсэн юмсан бэ? За миний өнөөдрийн ярих гэж байгаа хэрэг одоо дэлхийн хамгийн хөгшин цуврал алуурчин ярих гэж байна. Тэгэхээр ер нь бол өндөр настай алуурчин байна шүү дээ, тийм. 90 настай. Гэхдээ өөрөө л цуврал алуурчин юм. Цуврал алуурчин. Тэгэхээр яа сайхтар юм. Яг батлагдсан нь 50 гаруй гэж байгаа. Батлагдаагүй 150%. За тэр хүмүүс нь болохоор дандаа 90-с дээш насны хүмүүс гэсэн үг тийм. Өнөөрсөн хүмүүс нь үгүй дандаа залуу хүмүүс. Биш одоо алуурчтай юм. Алуурчин нь тийм байхгүй. 90 настай хүн байхгүй юу? Тэгээд нөгөө агт нь алагдсан хүмүүс өнөөрсөн хүмүүс нь батлагдсан 50. 50. За батлагдаагүй ойролцоогоор магадлалтай гэж бодож байгаа нь 150. Ямар амар юм бэ те? Нэг хүний талаар хүрэх гэх нэ. За тэгэхээр нач өстой миний сонсож байгаагүй хэрэг байна. За өнөөдөр танилцуулах хэрэг маань ганцаараа үхмээрг байна гэдэг хятадд болсон хэргийн тухай танилцуулахаар бэлдсэн. За гол хэрэгт нь өөрөө насан туршаагүй хүүхэд тохирогчд бас насан туршаагүй хүүхдүүд юм билээ. За Хятадын Тянжаны хамгийн шилдэг сургууль хэмээгддэг Жонхейл дунд ахлах сургууль жил болгон маш олон шилдэг сурагчдыг хамгийн шилдэг их сургууль гэж нэрлэгддэг. Бээжин болон Цэнхогийн их сургууль тэнцвүүлдэг. За уг сургууль сурагчдаа яаж одоо энэ алдартай их сургууль тэнцвүүлдэг вэ гэхээр гол нууц нь вакуум сургуультай байна. Одоо жишээлбэл бүх сурагчид заавал сургуулийн дотор байранд амьдрах ёстой гэсэн гол дүрмтэй. Хичнээн гэр нь ойрхон байсан ч гэсэндээ хамаагүй заавал одоо дотор байранд амьдрах ёстой байдаг. За ингээд сардаа ганцхан удаа гадагшаа гарах боломжтой. За тэгээ хэрвээ яаралтай хэрэг гарах юм бол заавал багштайгаа зөвлөлдсөний үр дүн дээр гарах зөвшөөрөл авдаг. Ер нь маш юм хатууд ихтэй сургууль гэсэн. Тэгэхээр баг 24 цагтаа ингээд битүү хичээл номоо хийдэг. Сардаа нэг л удаа гадагшаа гарах боломжтой. За мэдээж эрэгтэй эмэгтэйгээр ялгарч байрлах дотор байртай. За дотор байрны хувьд нэг өрөөнд дээдлэн ингээд 8 сурагч хамтдаа орж амьдрна. За хин нэг өрөөнд орно вэ гэдгийг нь тухайн семестр эхлэх үед нь ингээд аль хэдийн цаанаас нь сургууль гэсэн зохион байгуулад энэ сурагчид нэг өрөөнд орно гэдгийг нь хуваарлаад өгчдөг. За тэгээ энэ хуваарлалтаа бол төгсөн төгслөө өөрчлөх боломжгүй юм билэ. Тэгээ хүүхдүүд гэртээ харах боломжгүй, сургуульд ихэнх цагаа өнгөрүүлдэг учраас өрөөний хамтрагч гэдэг бол нэг өстөндөө баг ингээд амьдралынх нь найзтай гэр бүлээс ялгаагүй хүмүүс болчдөг гэсэн үг наймалаа. За гэвч уг алдартай сургуульд тун аимшигтай хэрэг явдал 1998 оны 12 сарын 23-ны өдөр гарсан. За 12 сарын 23-ны оройн 12 цаг үед сурагчийн дотор байрны за 109 тоотод амьдардаг нэг охин нэлээд орой хичээлээ дуусгаад дотор байрлал хөдөлж. Тэгээ хядарсан байсан учраас хурдхан шүршүрд орчход унтахаар хэвтчихэлтэй. За гэтэл хаана ихтгээс тийм айхтар өмхий юм ихэн үнэр хангасгнэ. Тэгээ сайн үнэрлээд үзсэн чинь нэг тийм юу гэдэг хэр толб ч юм уу те өрөөгөө замраагүй болгосноос бол үнэртэж байгаа үнэр ерөөсөй байгаагүй. За энэ охин өдийн наслахтаа үнэртэж байгаагүй ерөөсөй маш юм хачиргалтай сонин үнэр байсан. За ямар тач охин ганцхан өөрийнх нь өрөөнөөс үнэртэй байгаа болов уу гэж бодоод гадагшаа коридор руу гараад үнэрлсэн чинь коридороос бас нөгөө энэ айхтар ихэн үнэр хагалж ирсэн гэнэ. За ингээд охинд нэг л сонир санагдаад за хажуу талын өөрөө 109 дөрөв өрөөнд доош 110, 111, 100 одоо 12 дугаар өргөнүүдийн хаалгыг цогсмаа. Хүүхдүүдээ нэг хачин үнэр үнэртэй байна гэж хэлээ бүгднийг дуудсан. Тэгээ яхаа бүгд гарч ирээд ингээ хачин үнэр үнэртэж байгааг мэдсэн боловч үгүй тэгээ хаанаас үнэртэй байгааг сайн мэдэхгүй. Тэгээд одоо ямар нэгэн байдлаар дэвгүй зүйл ч гэдэг юм тиймэрхүү зүйл болоогүйс учраас ингээд тухайн үед ингээд гайхаал өнгөрсөн. За харин охины хувьд бол ингээд дараагийн өрөө болох 113 дугаар өрөөний хаалгыг цохор утсан. За гэтэл уг өрөөнөөс нөгөө айхтар өмхий үнэр чи илүү хангалаад байгаа юм шиг санагцгнэ. Тэгээ охин өрөөний хаалгыг цогчлээ. Тэгээд үгүй хүн байна уу? Юу үнэр гараад байгаа юм бэ гэж асуух гэсэн боловч хаалга ерөөсөй тайлаг хүчнээ цогсон ч гэсэндээ. Тэгээ охин цаг нэлээ орой байсан учраас за энэ өрөөний охтууд бүгдээ ингээ унтцсан байгаа юм байна да гэж бодоод за тэгээ дотор байр хариуцсан ажилтнанд дахаа ингээд өмхий үнэр хангалаад байна. Хаанаас гэдгийг сайн ойлгохгүй байна. Амартай чинь 113 хавцаагаас үнэртэй дагш гэдэг унтцсан болов уу? Хаалга тайлахгүй байна гэж хэлсэн. За ингээд өрөө рүүгээ ороод унтахаар хэвтсэн. Тэгээ охин бүр ингээд ийм элдв янзын үнэрт угаасаа унтаж чаддгүй юм байна л да. Ийм үнэрт сайн үнэрлж чаддгүй байсан учраас тэр орой ерөөсө хөрөөсөөр байгаад ингээд гүр цайлгсан. За ингээд өглөөний 6 цагт босоод шуудхан өнөөх 113 дугаар өрөөрөө очсон.
Тэгээ тухайн үед үл байсан учраас гадаа харанхуй байсан. Гэхдээ 113 дугаар өрөөнөөс бусад өрөөний бүх хүүхдүүд босоод хичээл номондоо бэлтгэх гэдэг ингээ бэлтгэлээ хийжсэн. Тэгээ охин өнөөх өрөөний хаалгыг цохих гэсэн. Зогсон чи ингээд хинч хаалгаа тайлаагүй дотроос нь хариулахгүйсэн. Тэгээ хаалган дээр нь чихээ нагаа сонсч илдэг энэ дотор нь хүмүүс дуурчлаа ойлгоод байжтаад. Тэгсэн чи ямар ч чимээ аниргүй байж. Тэгээ өдөд бүгд босох цаг аль хэдийн болцсон. Тэгээ охин сүулдэ аргаа бараад хаалгыг нээсэн маа. Тэгээ өрөөнд дотор бол хав харанхуйсан. Яг тэр өвөл учраас нэг цонхоор гэрлэгээ ч орж ирэхгүйсэн гэсэн үг ч тэгээ үүрээр. Тэгээд хаалгаа нэмэгц өнөөх энэ айхтар ихэн үнэр бол маш айхтар бүр ингээд бөөлжс хүрэх хэмжээний үнэрсэн маа. За ингээ арайхийн төвчээд хан тэмтгчсээр байгаад өрөөний гэрлийг ингээд асаасан. За гэрэл асмагц охин маш аимшигтэй дүр зургийг олж харсан. Тэгээ өөрийн мэдээлгүй газар сүгдэд суугаад за тэр өрөөнөөс бараг ингээд дөрөв хөллөж гараад хүүхдүүдээ бүгд үхсэн байна штэ гэдэг ингээд ойрлсон байдаг. За тэгээ охины ачрахыг сонссон нөгөө өрөөний тэгээ нэг давхарт байгаа бүх хүүхдүүд ингээд ирээд нөгөө өрөөг ингээд шалгасан. За тэгсэн 113 тоот өрөөнд байсан 7 сурагч хамаг бие ингээд мушигралдсан байдалтай нас орцгаацсан байсан нэг дор. Тэгээ сурагчдын царай бол бүгдээрээ юм айдаст автсан байдалтай. За зарим нэг сурагчд ингээд нүдээ маш том нээсэн байдалтай нас орсон. За мөн тэдний амаас ингээд цагаан хөөс сахарсан. За зарим сурагчид гидсээ тэврээ тун хачиргалтай байрлалтай ингээд амьсгал орсон байж. Тэгээ түнчлэн шалан дээр тэдний бөөлжс шээс урсж ирсэн гинэ. Тэгэд үнэхээр аимшигтай өвдөлтийг мэдэрсэн бололтой хумсаараа газар ингээд майдсан маа. Тэгээ майжхтай хумсан салж унтал майдсан. Тэгээ сурагчид эцсээ хүртэл өрөөнөөс гарч тусламж дуутгах гэсэн бололтой нэг нэгнийхээ дээр давхралдаж унаад хаалга руу чиглэсэн байдалтай ингээд мөлгөж байгаа нас орцгаасан. За харамсалтай нь хинч хаалгаар гарч чадлагүй амьсгал ураасан. За нас урсан бүх сурагчид 113 дугаар тоот өрөөнд амьдардаг 17 настай сурагчд өгөөд за хоорондоо их эв түнжин сайтай ерөөсөө муудалцдаггүй гэдгээрээ бүгд мэддэг буюу юм алдартай өрөөсөн гэнэ л дээ. Тэгээ яг бусад өрөөний хүүхдүүд одоо муудалцлаа маргалдлаа гэдэг боловч 113 дугаар өрөөний 8 хүүхд бол хоорондоо маш эв түнжинтэй байдаг байсан. За тэгвэл яг юунаас болоод сурагчид нэг дор те 7 хүүхэд ингэж амьсгал урах болов. За ингээ удалгүй цагдаа нар нас урсан сурагчдын эцэг эхчүүд сургууль дээр ирсэн. За эцэг эхчүүдийн хувьд бол зүгээрээс хүүхэд нь гів гинтг ингээд нас урсан гэдэгт юусэн итгэж чадахгүй шокийн байдалд ороод ухаан алдаж байсан. За тэгээ хэргийн газар дээрсэн цагдаа нар сургуулийн үүдэнд шалган нэвтрүүлэх юм цэг бол босгосон юм байлээ. За хамтрaalчаа танилцуулаад үргэлжлүүлээ. 21 төрлийн үр тариа 8 төрлийн ногоон орсон эрүүл солонгос жигнэмэг болох Green Veg Roll, Crispy Roll-ыг танилцуулъя. За бүтээгдэхүүн дээр 29 гэсэн тоо тавьсан байгаа. Энэ нь 21 төрлийн үр тариа 8 төрлийн ногоон орсон эрүүл бүтээгдэхүүн гэсэн утгатай. Солонгосын дээд зэрэг үр тариагаар хийсэн тосонд шараагүй, жигнэж болгосноор хүнд хоргүй, үйлдвэрлэх явцад чийг байдаг учраас бактери хүрчихгүй байна. За тэгээ нөхцөлч байдсгүй, хугацаа ортосгоч байхгүй, хиймэл өнгө урлагчгүй, гурилгүй. За бага насны хүүхэд идэхэд маш тохиромжтой амд нь ороод ингээд уусчдаг учраас хоолонд нь тэглэж хахдгүй мэлээ. За тэгээ өсөж байгаа үед бол гоё үл дах боломжтой болгоно гэсэн. Тэгээ сургуулийн насны хүүхдүүдэд за зарим өдөр хичээлд явахад нь цүнхэн нь хийж өгөөд явуулах бас их тохиромжтой байдаг. За тэгээ хэрвээ та хоолны дэглэм барьдаг бол те бас их л тийм тохиромжтой байлаа. Яг байна. Хаанаас авах юм гэхээр GS25 FS зэрэг сүлжээ дэлгүүрүүдээр хөдөлтаалагдаж байгаа юм байна. Холбогд утасны дугаар 88 12 99 70 86 84 86 55 гэсэн дугаарлал холбогдорой. Баярлалаа хамтран ажилласан 21 төрлийн үр тариа 8 төрлийн ногоон орсон эрүүл солонгос жигнэмэг болох Green Veg Roll, Crispy Roll хамтран ажиллалаа. За тэгэхээр ягаад сургуулийн өмнө ингээд шалган нэвтрүүлэх цэг барьсан бэ гэхээр айснасаа болоод нэг сургуулаас хүүхдүүд зугтаж магадгүй шүү дээ. Энэ дунд бас хэрэгтэй байж магадгүй. Нөгөө талаараа гаднаас бас хэрэгтэн ч юм уу юу гэдэг ямар нэгэн байдлаар хин нэгэн те орж гарахыг нь хаасан гэсэн үг. За эхлээд цагдаа нар хэргийн газрыг хараад сурагчид хортон шавж устгах бодис уусан байж магадгүй гэж бодсон. За учир нь хүүхдүүдийн амнаас цагаан хөөс сахараад бөөлсөн байсан ч те. За ямар ч удалгүй задлан шинжилгээний дүгнэлт гарсан. За тэгээд сурагчид хортой бодисонд хордож нас орсон гэдэг нь тодорхой. За юун түрүүнд цагдаа нар сургуулийн хоолны газрын ажилтнуудыг сэжгэлсэн. За хүүхдүүдийн хоолнд хор хийж өгсөн байж болно шүү дээ. За гэвч шалгалтын явцад сургуулийн хоолны газар ямар ч асуудалгүй байгаа нь тодорхой болсон. За дээрээс нь зөвхөн 113 дугаар өрөөний 7 сурагчид хордсон байна гэдэг бол байж боломжгүй. Тэ сургуулаараа идэх хоолыг бэлдэж байгаа учраас өөр өрөөний хүүхдүүд ч гэсэн хордсон байх ёстой шүү дээ. За ингээд үргэлжлүүлэн цагдаа нар хэргийн газрыг нарийн судалсан. За хүүхдүүдийн нас орсон өрөөнөөс хэрдсэн алим, хоосон ундааны сав, за мөн хоосон 7 ус уух аяа олдсон. За эдгээр олдсон зүйлсээ ундааны сав болон аягнаас хортой бодисын үнэр бол ингээд барихад л шууд хангалж байсан. За удалгүй сурагчид юунд хорцсон талаар нарийн хариу гарсан.
За нэрийн нарийн дуртай гэдэг яг тий. Ямар ч тач хортон шавж устгах хор байсан. За тэгээ уг хорноос хүн 2 мг-ыг уухтал богино хугацаанд үхэх боломжтой. За уусны дараа амьсгал боогдно. За маш юм хүчтэй гэдэс бацлах нь байна. За тэгээ бүтэн бие юм шатж байгаа мэдрэмж төрөөд аимшигтай байдлаар буюу 10 минутын дотор амьсгал хураадаг 2 мг-ыг уухт гэсэн. За тэгсэн нас орсон сурагчид үхэлд хүрэх тунгаас даруй 2 дахин их хэмжээний тунг уусан байж таардаг. Тэгэхээр хорыг уугаад 10 минут ч хүрэхгүй хугацаанд бүгд нас орсон гэсэн үг. За дээрэс нь их хэмжээний хорыг хүн андуураад ууна гэдэг бол бас боломжгүй тийм ийм их хэмжээний хор штэ. За тэгвэл хүүхдүүд сайн дураараа хор уусан байж болох юм. Гэхдээ одоо итгэхэд хэцүү те ийм их хорыг сайн дураараа ингээд их хэмжээгээр ууна гэдэг бол бас жоох итгэл төрүүлнэгүй байсан юм байна. За ингээд цагдаа нар сүүлдээ олигтой дүгнэлтэнд хүрч чадахгүй хэрэг жоохон мухардалд орсон. За энэ үед нэг зүйлийг сандаг. За түрүү хэлсэн те нэг өрөөнд дээдл 8 сурагч байдаг уу? Нэг өрөөнд зайлшгүй 8 сурагч байна. Тэгээд 113 дугаар тоод өрөөнөөс нас орсон сурагчийн тоо 7. Тэгэхээр нэг хүүхэд дутаад байна да тий. Тэгэхээр тэр хүүхэд амьд сэрэн байгаа гэсэн үг. За тэгээд амьд үлдсэн сурагчийг сун аав гэх өгөөд за бусад сурагчтай адилхан 17 настай охин байсан. За тэгээ хэрэгийг шалгаж ихэснээс хойш ерөөсөө харагдаагүй, хайцсан мэдэгдэхгүй одоо зугтцсан юм уу, яг хэрэгтэн юм эсвэл амьд үлдсэн юм уу, энэ талаар тэ эсвэл дуулаагүй, гэртээ ирж хоноогүй болоо гэдэг мэдэгдэхгүй. За ингээд цагдаа нар охиныг идэвхтэй хайж ихэсэн. За ингээд удалгүй маш таамаглажгүй газраас олдсон. За охин сургуулийнхаа спортын талбайд салхилж байгаад таарсан цагдаа нартай. За цагдаа нар охины байр байдлыг ажиглаад хамт нэг өрөөнд байдаг байсан те 7 охин нас орсон гэдгийг мэдэхгүй явж байгаа юм байна гэж бодсон. За ингээд чамтай хамт амьдарч байсан 7 охинд золгүй удал тохиолдоод нас орцсон гэдгийг мэдээг ингээд дуулгасан. За тэгсэн энэ Сүн Хаав гэдэг сурагч цагдаа нарын хэлсийг сонсоод би мэдж байгаа. Өглөө хүртэл тэдэнтэй хамт байсан шүү дээ угаасаа гэж хэлсэн. Тэгэхээр охин цогцоор дүүрэн өрөөнд шөнийг өнгөрүүлээд өглөө боломогт салхинд зугаалж явж байгаад цагдаа нартай таарсан юм байна. За тэгээ түүний энэ яриаг сонсоод цагдаа нар шуудхан гол с ижигтэй юм түүнийг таамагласан. За ингээд түүнийг байцааж ихэсэн. Тэгээ охин ерөөс ганц ч үг гайхгүйсэн. Тэгээ энэ үед том нотлох баримтууд гарч ирсэн байна л да. Тэгээ түрүүнд дурдсан 7 янаас сэжигтэн Сунаагийн хуруу нэхээ олцсон ба. За олдохдоо за эхлээд Сунхаав гэдэг энэ охины гарын хээ. За тэгээ тэрний дээр нь нас орсон 7 сурагчдын гарын хээ буюу эхлээд аяхтай уух зүйлийг энэ охин бусад хүүхдүүдэд өгөөд за тэгээ дараа нь энэ хүүхдүүд барьж авсан гэсэн үг ч тийм. За тэгээ энэ үед мөрдөх ажиллагааны нөгөө хэсэг нь хортой бодис хаанаас гарч ирснийг шалгаж ирсэн. За сургуультай ойролцоо хортон шавж зардаг газрууд их биш буюу их цөөхөн байсан гэл тэ. За ингээд цагдаа нар хайсны эцэст олсон. За тэгээд тухайн одоо дэлгүүрийн эзэн энэ Сунхаав гэдэг охиныг харсан. Тэгээд хэд хоногийн өмнө нэг сурагч охин гэд ирээд хортон шавж устгах бодис авсан. За ихэвчлэн газар тариалангийн ажил хийдэг настай хүмүүс ирж авдаг ус учраас залуухан 10 жилийн сурагч ирээд ингээд авч байгаа нь бол надад их сонир санагдсан. Тийм учраас би царай тэ дүр төрхөө нь бол маш сайн санаж байна гэж хэлсэн байдаг. За ингээд цагдаа нар бүх нотлох баримтаар дамжуулаад энэ Сүн Аав гэдэг охиныг шахалтанд оруулсан. За тэгсэн охин гинтхэн сандраад үгүй би хийгээгүй штэ би хийгээгүй юу сансаан л ийм зүйл хийлгэсэн штэ би зүгээр л түүнд тусалсан төдий гэж хэлсэн. За тэгвэл энэ түүний хэлсэн юу сансаан гэдэг нь хинбэ гэсэн чинь нөгөө нас орсон 7 сурагчийн нэг байсан. За энэ Рю Сансан болон Сунаа унаар хоорондоо маш сайн нөхрөлдөг дотн найзууд байж. Тэгээ бүр ахлах сургуульд нэг ангид суралцж байсан. За Сунаагийн хэлж байгаагаар нас орсон Рю Сансан ахлах сургуульд байхдаа нэг хүүхэн сэтгэл алдраад үерхэж хэлсэн. За охин хичээл номдоо тухайн үед ингээ анхаарахаа болоод ирсэн найз залуутайгаа л байхыг хүсдэг болсон маа. Тэгээ бүр найзлуудаа хоёулаа нэг сургуультай ороод нэг их сургуульд ороод ингээд хурмаа хийгээд үр хөвгтөй болоод аз жаргалтай амьдрья гэж найзлуудаа хэлж ирсэн юм байна. За удалгүй охин жирэмсэн болоод нөгөө сая хэлсэн мөрөөдөө гэх нэг нь биелсэн. За ингээд найзлуудаа жирэмсэн болсноо хэлсэн. Тэгээд хоёулаа хурмаа хийя, хүүхдээ гаргая, би жирэмсэн болчлоо гэсэн чинь нөгөө найзлуу шуутган салмаар байгаа гэдгийг энэ охин хэлсэн гэнэ. Тэгээд дээрэс нь найзлуу нь удаачгүй өөр ангийн охин төвлөрөхөд эхэлсэн. За тэгээд жирэмсэн юу сансан удалгүй жирэмсний хордлого өгөөд хичээлдэж болгохтой сууж байгаа байсан. За тэгэхээр охин найзлуудаа хаягдсан, хичээл номдоо ч муудаж их сургуульд орно гэдэг бол худлаа олцсон. Дээрээс нь хөвлөдөө тех хүүхдээ те одоо яах юм цаашдаа яах гэдэг юусэн мэдхгүйсэн. За нэгэсэндээ ингээ амьдрал нь утгагүй болж уурсан маа. За ингээд эцсийн юу сансаа нөгөө энэ амьд үлдсэн Сүн Аав гэдэг охинд найзтайгаа гэсэн үг шүү дээ уулзаад за удахгүй миний гэдс томорч эхэлнэ. Тэгэхээр намайг сургуулаас хөөх нь ойлгомжтой. За бас эцэг их маань мэдчихвэл намайг гэрээсэж гэсэн хөөх бах. Дээрээс нь найз луу маань гэсэн намайг хайцсан. Надад одоо ерөөсөө амьдрах ямар ч шалтгаан алгаа чи надад хор олж өг гэж гуйсан. За ингээд Сунаавгийн хувьд бол эцэг их нь
газар тариалан эргэлдэгээс учраас хортон шавж устгах хорыг бол маш сайн хаанаас олох вэ гэдгийг мэдчихсэн. За гисэн хэдий ч энэ Рю Сансан гэдэг 7-гийн нэг охин буюу одоо нэг насарсан шүү дээ, тэ. Энэ охин найз нь учраас яаж найзаагаа өхүүлэхийг гуйлтыг нь хүлээн зөвшөөрөхөд тэ. За ингээ хэд хэд удаа татгалцсан юм. Би чамд ийм хормор олж өгч чадахгүй гэд. Гэвч энэ Рю Сансан гэдэг найз нь бууж өгөлгүй түүнийг ятгахсаар агаад за сүүлдээ энэ Сун Аог хэлж байгаа би түүний ятгалганд нь өртөөд ингээд би түүнд хор олж өгсөн. За ингээ 12 сард сургуулаас гарах боломжтой болсон нэг өдөр ойролцоо баах дэлгүүрээс хортон шавж ингээ худалдаж аваад за ингээ сургууль руугаа буцаад Рю Сансанд өгсөн. За хэрэг явдал гарахын өмнөх өдөр буюу 12 сарын 21-ний өдөр тэд оройн хичээлд сууж агаад хичээлээ дуусгалуу гарч явсан. За яагаад ингээд эрт гарсан бэ гэхээр энэ өдөр нөгөө Рю Сансан гэдэг найз нь амиа хорлохоор шийдсэн байна. За Сун Аогийн хувьд бол амиа хорлно гэгээгүй зүгээр найзаагаа дагаж явж байгаа гэсэн үг. За ингээ ариун цэврийн ороод нөгөө найз нь хор уух гэсэн боловч айгаад ууж чадахгүйсэн юм л дээ. Тэгэд энэ Сун Ао гэдэг найз нь ч гэсэндээ үгүй чи яагам бэ бити уулдаа гэж түүнийг болиулах гэж оролдсон. За тэгсэн Рю Сансан хэлсэн маа би үнэхээр айж байна. Үндэ би үхээс айж байна. Ганцаараа үхэж үнэхээр ганцаард мар штэ тий. Тэглээгээд одоо хамгийн дотны найз болох чамайг би ямар аваад явалтай штэ. Тэгжээснээс дотор байрны сурагчид надтай хамт хань болоод үхэхэд чи надад туслаач гэж хэлсэн маа. Тэгэхээр дотн найзаа өхүүлж чадахгүй. Тэгэхээр би ганцаараа өхөөс айгаад байна. Тэгэхээр дотор байранд хамт амьдардаг. Тэгээ нэг дотн биш найзуудыг тэгээ надтай хамт өхөд чи туслаач л гэж хэлсэн гэсэн үг. За ингээд Сун Аогийн хэлснээр найзтайгаа хамт үхэж чадахгүйгээс хойш үгүй ядаж найзаагаа нөгөө ертөнц рүү явахад нь хань олж өгөө гэж шийдсэн. За ингээд тэд өрөөний хамтрагчдаа яаж хор уулах вэ гэдэг талаар нарийн төлөвлөгөө боловсруулж хэлсэрчсэн юм байна. За тэд хорны айхтар үнэрээр дарахын тулд чихэрлэг амттай зүйлтэй хольж бэлдээд 10 цаг болгоо хүлээсэн. За удалгүй хүүхдүүд оройн давталгаа дуусгаад өрөөнд ирсэн. За ингээд Рю Сансан Сун Ао нар харцаараа хоорондоо тохио өгсөн. За тэгээд энэ үед Рю Сансан сүүлийн үед сургууль дээр ихээр илэрч байгаа сүрийн өвчний тухай ярьж эхэлсэн. За энэ сургууль дээр нь сүрийн өвчнөөс болоод маш олон хүүхдүүд өвдөөд нөө шалгалтаа өгч чадахгүй гэсэн юм айцтай байсан юм л да. Одоо энэ ч нөө СТ эрхүү шалгалт өгөөд бүгдээр ирээдгүй бодож байгаа шүү дээ. Тийм учраас ингээд энэ талаар л ингээд яриа гаргаж эхэлсэн юм л да. Сэтэл үсгэх юм үү те. За ингээд Рю Сансан энэ байдлыг ашиглаад манайхаа ээж маань энэ имийг гэх нөгөө одоо хортой ундаа гарч чаа гэсэн үг. Харуулад энэ имийг ингээд сүрээ тусахгүйгээ тусгаал надаа ингээд явуулсан юм аа. Бүгдээр нэг балхыг ууцгаая. Өвчин тусчвал хэдүүлээ шалгалт өгч чадахгүй хэцүү шүү дээ. Тийм биз дээ гэж хэлээд хортоо савыг бүгдд нь харуулсан. За тэгээ бүгд сүрээ гэдэг үгийг сонсонгуудаа шуутган л нөгөө зүйл рүү ингээд харсан маа. За гэхдээ бүгд уух гэсэнгүү. За тэгсэн Рю Сансан хамгийн түрүүнд энэ юм үнэхээр сайн гэж хэлээд өөртөө ихтэй өөрөө хорыг эхлээд уусан. За үүний дараа хүүхдүүд цувраад би ч гэсэн ууя л да. Угаасаа өвчин тусч юм бол эзэн өрхөн шалгалтаа өгч чадахгүй штэ гэж хэлээд ингээд тэгсэн эрүүл мэндэ бодоод уух гэж утсан маа хүүхдүүд. За тэгээ тэднийг ажиллаж байсан Сун Ао гэдэг нэг ганцаар амьд үлдсэн гэдэг найз нь аягтай хорыг тэдэнд ингээд тарааж өгсөн аяган тэгээд. За тэгээ мэдээж аяган дотроос бол айхтар үнэр ханхлаа шүү дээ. Энд чинь хортой зүйл юм чинь. Тэгээ зарим хүүхдүүдгүй яасаа айхтар муухан үнэртэй юм бэ? Би ууж чадахгүй шүү дээ гэж хэлсэн чинь Сун Ао юу гэж атгсан бэ гэхээр за угаасаа бинд те сайн эм там бол ийм гашуун үнэр амттай байдаг шүү дээ. Тэгэхээр та хэд хамраа таглаж байгаа л уучих гэж хэлээд ингээ ятгаад уулгацсан. За ингээд хэдхэн минутын дараа хорийн нөлөөлөл гарч бүгд аимшигтэй өвдөлтийг мэдрээд тусламж дуутахаар гарахыг хүссэн боловч нөгөө ганцаараа хор уугаагүй Сун Ао тэдний хаалганы урд ингээд хааж зогсоод хүүхдүүдээ одоо угаасаа эмийн нөлөөлөл үйлчилж байгаамаа. Удахгүй зүгээр болчихноо. Та нар жоохон тэсчих гэж хэлсэн. За энэ хооронд хүүхдүүдийн амнаас хөөс сахарч хүлтэйг тэмцдэг. За тэгээ Сун Аогийн хувьд тэднийг үхтэл харц зогсож агаад за нас урсныхан дараа унтахаар орлогоо авчдаг. Тэгэхээр одоо тэр гөрөөнд 7 цогцсон шүү дээ шалан дээр. За энэ газар амьд үлдсэн Сун Ао орлогоо очоод унтсан баг. Одоо ирүүл үү? Битг. За ингээд мэдээж цагдаа нар Сун Аогийн яриад бол 100% итгээгүй юм. Нас орсон хүн бол үг хэлж чадахгүй шүү дээ. Ганцхан энэ Сун Аогийн яриан дээр л үндэслээд байна. За тэгээ одоо үнийн хэсэгт нь бол нэлээд эргэлзсэн. За гэвч удалгүй Рю Сансаны цүнхнээс нас орсон охины цүнх гэсэн үг шүү дээ. Одоо амиа хорлох тухай тий бусдыгаа яаж алах тухай төлөвлөгөө бичсэн. Гэрээс л юм гарч ирсэн маа цаас гарч ирсэн. За тэгэхээр Сун Аогийн мэдээллийг нээсэндээ үнэнд илүү ойр болж хуурсан гэсэн үг. За тэгэхээр хэргийг Рю Сансан зохион байгуулж Сун Ао тусалсан байж болох ч за энэ бол хүн амны хэрэг шүү дээ. За гэвч Сун Аогийн хувьд тухайн үед насанд хүрээгүй хүүхдээс учраас хэргийг шүүх хурлыг бол маш хаалттай байдлаар нууцлаг байдлаар явуулаад ингээд мэдээлэл бол ингээд задруулаагүй. Тэг ямар тач шүүхээс түн насаар нь хорихол оноосон. Гэвч хэрэг гарснаас хойш 15 жилийн дараа буюу 2013 онд тэр хугацаанаас өмнө судлагдаж нэрээ өөрчлөөд одоо ингээд
хятадд амьдарч байгаа. За одоо юу хийж хаана амьдарч байгааг нь бол тодорхойгүй. За яа тэгэхээр насан туршаагүй хүүхдийг хамгаалах хууль байдаг гинэ. Тэгэхээр энэ хуулийн дагуу түүнийг хаана явж байгаа юу хийж байгааг нь бол ерөөсөө нийтэд дийлэх боломжгүй байдлаар ингээд суллагдсан амьдарч байгаа. Харин нас урсан 7 охины хувьд бол ингээд харамсалтайгаар амнасаа алдсан. Тэгээ нэг нь бол ингээд ямар тач амиа орлогч гэсэн гэсэн үг ч тийм. Тэгээд яагаад тэр 6 охины амиг хорлсон шалтгаан гэхээр зүгээр л нэг найз нь өгч амиа орлогож байгаа. Тэгээд хань татаад. Би бол өөрөө өгч чадахгүй шүү дээ. Би өөрөө өгч чадахгүй юм чинь чамд хань олж өгөө гэдэг энэ 6 охинд хор өгсөн гэсэн. Харин тийм. Юу гэсэн ч үгүй. Өхмөрөөр за одоо бүр муугаар ярих. Өхмөрөөр ганцаараа л өхнө үз. Тэр зүг зүгээрсэн 6-гийн 6 охин. Тэгээд энэ найз нь ч гэсэндээ тий 7 хүн газраар нэг болцсон, цогцос болцсон ингэ гэвдэж байгаа. Юу ч болоо юм шиг орондоо ороод унтч чадж байна гэдэг. Тэгээ өглөө босонгууд гадагшаагаараа салхилсан ба. Тэгээ цагдаа нарын гэрэнгүүд өө би угсаа наад хэд чинь өглөө болтол би өрөөнд ангуу унтж хамт байж гарч ирсэн шүү дээ гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр үнэхээр аимшигтай psychopath төрлийн тийм үе юм болоо тал гэж бодсон шүү дээ. Тэгээд дэлгэрэнгүй үнэхээр одоо psychopath байсан юм уу те зан аран ш одоо юу гэдэг тэр сэтгэл зүй талаас нь мэдээлэл хайх гэсэн боловч тэр талаар нь бол мэдээлэл саясан те нас нуруу хүүхдийг хамгаалах хуулийн дагуу мэдээлэл нь байхгүй зур хөргөн ч гэсэн байхгүй мэл. Одоо нэр өсөө нугаад наа чи хаана гон чимдэгдэг амьдрчлах болов те. Тийм нэр 2013 суллагдсан шүү дээ. Насыг харсан чинь 32 тоо суллагдсан байлээ. Одоо хүнтэй суугаал хаана гэтээ хятадтай хаана гэтээ амьдарчлаа байх л та. Яа. Өсвөр насны хүмүүс нөгөө яг амиа орлохлохоор ханинда гэдэг юм яригадаад байдаг чинь. Маш аюултай. Ийм аимшигтай хэрэг үлдсэн баг нэ. За чиг тэр ер нь л холбоотой болчих гэдэг шиг. Миний өнөөдөр ярих чирэгс бас хор. Хороор одоо нэг хүмүүсийг хүнөөсөн хүний талаар ярих чаа. Ингээ дараагийн хэрэг рүү ороо тийм ээ. За дэлхийн хамгийн хөгшин цуврал алуурчдын нэг гэж хэлэгддэг Баба Анука гэдэг нэртэй юм билээ. Яг ингээ дуудахаараа Анучка гэж дууддаг. Тэгтээ хөвчлэг Анука гэж дууддаг юм билээ. За жигний нь болохоор Анити Бистония буюу Баба Анука гэж байгаа. Танигдсан энэ эмэгтэй бол одоо Югославийн буюу өнөөгийн Сербийн нэг тосгоноос гаралтай цуврал алуурчин гэж үзэгддэг. За тэрээр 19-р зууны сүүл 20-р зууны их үед дор хаяж 50. За магадгүй 150 гаруй хүнийг хордуулж хөнөөсөн гэж үздэг юм байлээ. Ингээд 1928 онд 90 настайдаа баригдсан. 1929 онд 2 алхад хамаатай гэсэн одоо шалтгаанаар зүйл ангиар 15 жилийн хорих ялыг бас өгсөн байдаг. Гэхдээ шоронд болохоор 8 жил суусныхаа эцэст хэд хөгшин болсны улмаас шоронгоос суллагдсан буюу 98 наснда шоронгоос суллагдсан. Нэлийн унс өндөр нассан гэсэн үг. За тэгэхээр Анукагийн амьдралын тухай мэдээлэл нь маш их хомс юм бэлээ. За зарим их сурвалжийн мэдээснээр болохоор тэрээр 1838 онд болохоор Ромынд тухайн Молдовын хаант улсын гүнжийн харьяалал байсан юм бэлээ. Австрийн эзэнт гүрний бусад газар нутгийг чиглэж магадгүй юм. За нэлээд баян малчны гэр бүлд төрсөн гэж үздэг. 1849 онд Австрийн эзэнт гүрний хилэнх ойролцоо нэг тосгонлоо гэр бүлээр нүүсэн байна. За яг сүүлд болохоор өөрөө юу хэлсэн гэхээр би одоо 38 онд төрөөгүй би 36 онд төрсөн гэж өөрөө оноос хэлсэн байлээ. За Баба Анука болохоор тэр Панчевогийн хувийн сургуульд баян айлын хүүхдүүдтэй хамт суралцдаг байсан. Ерөн нэлийн чинэлэг гэр бүлээс гаралтай. Хожим нь аавындаа амьдардаг байсан юм л да. Ингээд 20 настай болсон үедээ болохоор Австрийн залуухан цэргийн офицер дурлаад нөгөө залуу нь болохоор хуураад тэг явцсан юм байна л та. Тэг тэрнээсээ болоод ер нь эрэгтэй хүмүүсийг үзэн яддаг юм сэтгэхгүй тагалцсан. Ялангуяа тэр офицер өөрт нь тэмбүү хүч алдсан юм байлээ. Халдаачаад хайчаад ингээ яваад гисэн. Хайж явсан түнд маш хүн дээр тусаад зүрхэн шархалж үлдсэн маа. За үүний дараа тэрээр өөрийнхөө бусдаас бүрэн тус гарсан буюу гарч орж орхоож байсан ерөн гэртээ байж идэг болсон. Тэгээд тэмбүү өвчнөө эдээхийн тулд ангаах ухаан, эм найруулах ухаан, химийн чиглэлийг бүр илүү төлхөө сонирхож гисэн маа. Ер нь бол боловсрал өндөртөө буюу 5 хэлээр чөлөөтэй ярьдаг өндөр боловсралтай нэг юм байсан. За хожим тэрээр Писто эсвэл Биштончка хэмээх газрын эзэнтэй гэрлээд 11 хүүхэд уулын төрүүлсэн. Гэхдээ 11 хүүхэд төрүүлсэн чинь нөгөө тэмбүүтэйс учраас хүүхдүүдийнх нь 10 нас ураад нэг нь л юусоо амьд үлдэх чадсан байдаг. Нэг нь бол нас нь л хүрч чадсан юм билээ. За нөхөр нь түүнээс хамаагүй олон насаар ах байсан бөгөөд 20 жил ханилсныхаа дараа нөхөр нь нас орчихсон. Нөхрөө нас барсны дараа тэрээр химийн чиглэлээр үргэлжлүүлэн суралцаад юусоо суралцгаа хөхт зогсоохгүй юм билээ. За ингээд нөхөр нь нас орчлаа. Нөхөр нь нас орсны дараа байшингийнхаа нэг жигүүрийг химийн лаборатори болгож өөрөө тогтчуулаад 19-р зууны сүүлчээр эд гээгч урамлын эмч гихт болоод ангаах чадвараараа баггүй бас тэр хүнийдээ нэр хүндтэй болоод амьдсан маа. Ингээ эрүүл мэндийн асуудлаа асууж тусламж гуйдаг эхнэрүүдийн дунд нэр хүндтэй
бүр маш нэрмжтэй болсон. Элдв өвчнөд ороогдсон тариачдын ихнэрүүдийн байнга очдог үн ус зорж очдог. За амьдралаа өөрөө залгуулж эхэлж байгаа. Тав тухтаагаар өөрийнхөө амьдралынхаа орлогоо олчдаг болж эхэлж байгаа. За ингээ янз бүрийн туршилт хийн, ич хэдийн үйлчлэгээ гэх мэт шин ийм үйлдвэрлэх болсон. Өөрөө тийг нэрлэлчихсэн. За энэ ямар ийм хийдэг байсан гэхээр жишээлбэл нөгөө цэргүүдийг цэргийн албанаас зугтахад хангалттай өвчний он шигээ тавьчихдаг болгодог ийм өгж байгаа. За холц үйлдвэрлээд биеийг нь өвтгөхөд цэргийн албанаас зугтахад нь тусалдаг тан одоо өгöd байгаа. За мөн өөрийнхөө нэрийн шидэт усыг үйлдвэрлэж эхэлсэн. За дээрэс нь дурлуулах уусмал буюу хайрын ундаа хийж эхэлж гарч ирсэн. Одоо би нэг залуу тайртай болчлоо л да тэр залуу надад тайртай болохгүй бол одоо яах нь те энэ дурлуулах шидэт усыг л өгөх юм байна. За ингээд шидэт ус гэж нэрлэгддэг усыг ихэвчлэн гэр бүлтэй эмэгтэйчүүд зардаг байсан юм билээ. За яагаад тэгэхээр энэ шидэт усыг уусан ир нөхөр нь ерөнхийдөө 8 хоногийн дараа ажуухнаар аясаар ингээ өгчдөг байж. Харин дурлуулах уусмалд нь тухайн үед илрүүлэх маш хэцүү хүнцэл хэмээх хорийг агуулдаг байсан юм байна. Тэгэхээр нөгөө дурлуулах уусмалыг уусан 150 гаруй хүн гэдэг байгаа шүү дээ. Энэ ууц хүмүүс ч гэсэн үгцэн бах магадaltaй гэсэн. За үйлчлүүлэгчид нь Анукад хандахад тэрээр нэг юм асуудаг байсан. За чиний асуудал яг хэр хүндээ? Яг юу хүсэж байгаа чи надаас гэж асууна. Тэгээд за чиний нэг уусмал өгөх гээд байгаа хүний чинь биеийн жин нь хідвэ гэдэг ийм хоёр асуултыг асуудаг. Яагаад тэгэхээр жиндэнд харуулад хороо найруулдаг юм байна л да. Үүний дараа яг ингээд хороо найруулчихж байгаа. За түүний хохирогчд нь ихэвчлэн залуухан цоо ирүүл ирчүүд байсан. За Анукагийн шүүх хурлын үеэр үйлчлүүлэгчид нь хайрын умдаанд нөгөө хайрын шингэн гэдэг байгаа шүү дээ. Энд нь хор агуулсан гэдгийг огтч мдээгүй. За энэ эмэгтэй ястаа үнэхээр жинхэнэ чидтэй юм байна те. Европсын хүчтэй л гэж боддог байсан байгаа. За ингээд ийм аргаар нийтдээ нэг 50-аас 150 гаруй хүнийг хордуулах хүн өсөн болж таарад байгаа. Ямар амар юм бэ? Хайрын ундаа гэж хэлэл алчиж. Тийм чи одоо хүн чамд дурлахгүй гэвэл мэ энийг аваачаад өчгөө дурлана л гэлэн гэд. Өгчдөг байсан. Гэтэл нөгөө ууц нөхөр нь нэг 10 хоногийн дараа ч юм аясаар байж байгаа л хүчин гэсэн үг байхгүй. За хүмүүс ихэвчлэн эмэгтэйчүүд за ер нь бол эмэгтэйчүүд их зорж ичдэг байсан юм билээ. Баба Анукагаас гэр бүлийн асуудлаа шийдэх нөхөр нь хүчрхийлээд байгаа юм уу? Нөхөр нь их зодддог ч юм уу. Энэ үед ч нөгөө эцгийн эрэхт бас дарангуулсан байсан. Тэг хүсээгүй хүнтэйг гэрэлцдэг нэгт хоёрдоод ирэхэд нэгэнд гэрэлсэнд бол салах арга байхгүй. А салах арга нь нөхөр нь өгцөн тохиолдолд салдаг байсан ба. Тэгэхээр нөхөр нь одоо хүчрхийлэл хүртээд байгаа эхнэрүүд гэрээсээ явуулах зорилгоор тусламж авдаг байсан ба. Энэ шингэнд нь юу гэдэг гэхээр хүнцэл. За дээрээс нь өндөр хортой ургамал, за дээрээс нь мэдрэлт нөлөөлдөг хорт байдс гэж зүсэн зүйлийг юм холиод ингээд өгдөг байсан юм л да. За хамгийн аимшигтай түүний энэ хор хэрэглэсэн хүмүүс 7-оос 10 хоногийн дараа байгалийн шалтгаантай мэд санагдах шинж тэмдгүүдээр нас орчдөг байсан. Ерөөсө хор угаад өвчлээ гэж хинж анзаархааргүй хөөрхий ерөнхийдөө бол байгалийн жамаараа л өнгөрчлөө дөө гэж боддог байсан маа. За ингээд 1920-од онд Анука өөрийнхөө худалдааны агент буюу өөрийнхөө төлөөлөгчд болж эхэлсэн. Либина гэдэг Миленков гэмээр эмэгтэйтэй байсан. Тэгээ энэ эмэгтэй нь яадан гэхээр боломжтой үйлчлүүлэгчдийг хайж олж өгдөг байсан ба. Чи нөхөртөө задуулаад байгаа юм уу? Юу нөхрөө олж хайш наруулж чад тэ нэг юм шингэ өгөөл гэж зуучилдаг нэг юм эмэгтэй болчихсон. Тэгээ Анукагийн гэрт нь авчирч өгөх ёстой нэг юм үйлчлүүлэгч байгаа. Стайл айгүй урд үйлчлээд нөхрөө чинь цааш наруулж чинь тэгээд задлан шинжилгээ мэнжилгээ өдр хормоор нь ерөөсө гарч ирэхгүй. Тэгээл нөхөр чи өгөх чинь тэгээл чи хамар 50 амьдрна гэж зуучилдаг хүнтэй болж байгаа. За тэгээд энэ үнэн хэд орчим мөнгө байсан ингээд гисэн чинь 2000-аас 100000 гэж байгаа. Би тэгээд одоо Югославийн динар гэж аамлаа. Одоо бол ашиглалтанд байхгүй мөнгө юм байлээ. Тухайн үедээ байх үедээ Монгол мөнгөтэй яг нэг төгрөгтэй тэнцдэг байсан буюу 2000-аас 100000 төгрөгийн хооронд байсан. Тэгэхээр тэр үед л их мөнгө байсан ба хооронд хэлбэлцэжсэн гинэ. Цаавла хамтрaalчид танилцуулаад үргэлжлүүлээ. MG Motors Mongolia. Английн 100 жилийн түүхтэй MG автомашины брэндээ Шанхайд угсрагддаг бод Хятадын хамгийн том SAIC Motors компанид үйлдвэрлэдэг. За энэ SAIC мотор нь герман машин үйлдвэрлэхээр дэлхийд алдартай. Монголын нөхцөлд маш тохирсон шинэ 2024 оны тэг км гүйлттэй машины үнийн хувьд болохоор 35, 40, 45, 75, 90, 95, 135 сая хооронд худалдаа авах боломжтой. Энэ автомашины брэндийг Global Motors компани Монголын зах зээл дээр импортлоо оруулж ирж байгаа. 2024 оны шинэ загварууд бүх машин дээр баталгаатай. Бүх машин дээр зээлийн нөхцөлтэй. За онцлог цагуурын хувьд RX9 бэлэн ирсэн. За MJZS стандарт 40 сая, MJZS комфорт 45 сая гээд гурван автомат хөдөлгөөртэй. За эдний давуу тал нь Европ стандарттай, Euro NCAP аюулгүй 5 од бүхэн үнэлгээтэй, бензин зарцуулалт бага үн хямд, хөдөлгөөр нь JDI хөдөлгөөртэй. Энэ маань герман автомашин төлхөө хэрэглэдэг хөдөлгөөр мэлээ. За MJ брендийн автомашинууд бүгд ган хийц буюу сайжруулсан түмэн бүтцтэй. За тэгээд бүх загварууд нь cruise control буюу хурд төвжигчтэй, хүссэн өнгө модель опшнтойгоор
захиалга хийх боломжтой юм бэл. За мэрэгсэн инженерийн баг байгаа бүх машины сэлбийг 14 хоногт захиалгаар аваад ирнэ. Банк болон банк усаар зээл гарах боломжтой буюу 30-аас 96 сарын хугацаанд юм байна. Аяг байршлын хувьд Баян зүрх төрийн 26 дахь хороо Үнэгэн гудамж Идэв кампус хотгон Global Motors-ын шоурум барьж байна. За хоёр дахь салбар нь Хаан үйлдвэрийн 3 дахь хороо Ноолорын гудамж Гоёо Гашинбаарын үйлдвэрийн эсрэг талд нь Global Motors-ын шоурум барьж байгаа хнэ. Борлуулалтын албатай холбогдох утасны дугаар 99-2 44 46 99-7 75 48 гэсэн дугаарлаа холбогдорой. Сошиал хаяг нь Global Motors цэгийн юм ингээд хайхаар гараад ирэх нэ. Баярлалаа хамтраж байсан MJ Motors Mongolia байлаа. Баярлалаа. За ингээд хэрээс хитэрсэн нэг хүн. За Меморовын аллагаар ерөнхийдөө илэрсэн буюу хамгийн сүүлийн аллах нь болчихж байгаа юм л та. За Анука өнөө нөө шидэт тусаа гэд нэрлэлсэн юм а 1924 оны 1-р сард 2300 динараар Стана Меморовт зарсан байгаа юм л та. Стана өмнө нь болохоор Анукагаар үйлчлүүлж исэн. Гэхдээ яг өөр зорилгоор арай өөр хор биш эмийн ургамал авч үйлчлүүлж лээсэн юм байна л та. Ингээд Стана Анукагийн өгсөн энэ хандыг өөрийн нөхөр Лазарт уулгасан байгаа. Тэгтэл нөгөө нөхөр нь хэдхэн хоногийн дараа биеийг будаад удалгоогоос 10 хоногийн дараа нас урчихсан. Удалгүй Стана тосгоныхоо өөр нэг эртэг ирсэн байгаа. Эхнийхээ нөхрийг одоо хор өгч хөнөөчөд гэрэлтэж байгаа. Үүнээс хэдэн сарын дараа шинэ нөхрийнх нь Баян аав гах нь яг ийм нөхөртөө адилхан өмнөх нөхөртөө адилхан хачирхалтай шалтгаанаар нас орчилж лээ. Энэ үед нь цагдаагийнхаа сэжиг авч Станаг баривчлахад тэрээр Анукад бүх хэрэгэд тогсон ба. Би мэдэхгүй манай нөхрийн би муу байсан гэв. Энэ гэр бүлтэй холбоотой ирэх ингээд дуусаагүй буюу нэг гэр бүл тэр чигт холбогдож байгаа. Дараа нь Анука 1926 оны 12 сард Симагийн 70 настай эцэг Николо Меморовыг алах гэж байгаа. Тэгээ Сима Меморов болон түүний эхнэр Софья нарт шидэт тусаа зарсан буюу одоо төрсөн эцгийг хүүнд бэртэйг нь илж хөнөөхөр шийдсэн байгаа юм л да. Ингээд хэдний сэтлэн гэр бүлийн хэрүүлээс ерөнхийдөө үүрсэн гинэ. Аавтайгаа маргалтаа таарахгүй байсан. Удалгүй Симагийн 70 настай аав болох Николо Меморов нас ороод үүнд нь Софья гэсэж хэлж гэлсэн ба. За тэдний мэдгцээр Николо арх байн гуудаг юм байна. Хэтрүүлэн хэргэлдэг нуу 70 настай аав нь өөрийн хүүхдүүд ажцээ нарт харгас хэрцгий ханддаг байсан учраас ер нь цааш нь харуулахаар шийдсэн гинэ. Софья тосхныхоо Даника Сточ хэмээх эмэгтэйгээс Анукагийн талаар сонссон гинэ. Нэг юм шидэт тус гэдэг өгдөг штэ. Тэр нь ер нь бол батаараа лалчдаг юм да гэж сонссон ба. Ингээд түүнтэй холбогдсон шидэт тусыг 5,000 динараар худалдаж авсан нь хожим бас ил болсон байдаг. Ингээд Софья нөгөө хороо авчаад одоо нэгсэндээ бир нь ахгүй юу? Хорыг авчаад өөрийг нь тэр хадам аавынхаа ач охин болох 16 настай Оляд өгөөд за чи өвөөгөө энэ хорыг ууж гин үү яг амаараа уух нь гэдгийг баталгаажуулаад хажууд нь зогсчих гэж тушаасан ба. За тэгээд өвгөн ч гэсэн нөгөө эмийг нь ууж өвдөөд 15 хоногийн дараа нас барсан. Ерөнхийдөө шинж тэмдэг яад юм хэрэг тийм ханиад хүрсэн юм шиг ханиалгаал гуцуулаад ингээд эхэлдэг юм байна л да. За ингээд шүүх хурал болсон. Анукагийн анхны шүүх хурал 1914 оны 6 сард Бэлэ церкви хотод болсон байдаг. За бусдад хор өгч хөнөөс эргээр буруутгасан гэсэндээ тухайн үед хангалттай нотлох баримт байгаагүй учраас түүнийг цагаатад гаргачихсан. Харин 1928 оны 5 сарын 15-нд түүнийг 90 настай байх үед нь дахиад Стана Софья, Сима Меморов, Любина Маленков, Даница Сточ, Ольга Штурци нарын хамт за Николо Меморов, Лазар Лудишки нарыг хөнөөсөө хэрэгээр баривчилсан байна. Нөгөө бир аж охин те маав бүгд ингэж баригт хүмүүн баригдчихж байгаа. За их баригчд болохоор Белградын их сургууль задлан шинжилгээ хийхээр хохирогчдын цогцыг булшнаас нь дахиад ухаж гаргаж ирсэн. Шүүх хурал 1929 оны 6 сарын 18-19-нд Пенчаво дүүргийн шүүхийн танхимд эхэлсэн байна л та. За тэгээд нөгөө Анукагийн гэрээс олдсон маш олон бодис байгаа шүү дээ. Химийн бодисуудыг дээжийг нь шинжилгээнд оруулахаар өгсөн. За 7 сарын 1-нд Анукагийн гэрээс олдсон дээжийн химийн шинжилгээний хариу гарах үед нь шүүх хурал дахиад үргэлжилсэн. Прокурор болон өмгөөлөгч нарт хаалтын үгийг хэлсэн байна л да. За шүүгчид алгад оролцсон бүх гэмт хэрэгтнүүдэд цаазын ялгаанахыг хүссэн. Харин Штурзад болохоор насанд хүрээгүй гэх шалтгаанаар араас цааслаагүй юм билээ л дээ. Ингээд Софья Сима Меморо навар шүүх хурлын өөр өөрсдийгөө өмгөөлсөн буюу нөгөө бир нь аавгаа өнөөс хүү хоёр нь өөрсдийгөө өмгөөсөн. Үгүй юу яриад байгаа юм бэ? Наа шидэт тусанд чи хор агуулж ясны мдээгүй. Анукаг ерөөсөө юр бусын ид шиддэг гэж хүмүүс ярьдаг штеп. Энэ нь хүчээр нь л аяг бол амиа алдсан баха гэж хэрэлсэн байна. Харин Стана болохоор Меморов нөхрийнхөө өвчнийг идгээж архинаас гарахын тулд шидэт тус худалдаж авсан. Түүнийг өхөн гэж мдээгүй буюу эхнийхээ нөхрийг өнөөчүүд дараад нь өөр хүнтэй гэрэлдэг. Бүсгүй тэгж тийм мэдээлэл өгөөд байгаа юм л та. За шүүх хурлын үеэр Анука өөрийгөө хизээж энэ ид шидийн ус зарж байгаагүй би. Түүнд холбогдох бүх хэргийг нь бүхэлд нь туслах Любина руугаа чиглэсэн энэ цохоосон гэж мэдэгдэжсэн. За Стурца өөрийгөө өмгөөлж хүн амны хэрэг үйлдвүү тэрээр бага байсан өвөөг нь энэ ус ална гэдгийг мдээгүй гэж мэдэгдэж байгаа. Нөгөө нэг чи ус уухгүй юу наадах хараа зогсож
гэдэг охин байгаа юм л та. Гэвч Софья Стурца бүх үйл явдлыг талаар сайн мэдэж байсан гэж гэрчилсэн буюу би хортой ус өгч байгаа чамайг хараа зогсож гэж хэлээ өстэй гэж гэрчилсэн. Нэг нэгнийгээ л юу нь бол матаж эхэлж байгаа. За ингээд хохирогчдын биенээс хүнцлийн улмөр олцсон гэсэн шинжээчдийн гэрч гарч ирсэн. За доктор бол мэдүүлсэн байгаа юм л да. Шүгэн шийдвэрийг 1920 оны 7 сарын 6-нд гарсан. Анукаг 2 хүн амны хэрэгт хамсаатан байсан хэрэгээр 15 жилийн хойрхал өгсөн. Сана Софья Миморов нарын гол гэмт хэрэгтнүүд үзээд бүх насаар нь хойрхалыг оноосон бол Симон Миморовт 15 жил за хүүднэ гэсэн үг. Любинад болохоор 8 жилийн хойрхал өгсөн. Буюу нөгөө туслах нас ингээд 8 жилийн хойрхал авчиж байгаа. За прокурор болон шүүгдэгчдийн аль аль нь Новосадыг давж заалтах шатны шүүхэд давж заалтсан байдгийн билээ. Уг шүүх хурал 1929 оны 11 сарын 29-наас 30-ны хооронд болсон. За тэгээд прокурор өмнөх ялаа сэргийхэн буюу насаар нь хорихал өгмөөргүй байна. Бүгдийг нь цаазаар аваа гэж шаардаж эхэлсэн. За хэсэг хугацаанд хөндлөнгийн шалгалт хийсний дараа Сима, Софья Миморов нар хордлогын талаар анханасаа мэдэж байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн боловч бусад шүүгдэгчид өмнөх мэдүүлгийнхээ дагуу тэр үнэн байсан л гэж өмнөх мэдүүлгээл дахиад аваад өгсөн. За ингээ 29 оны 11-р сарын 30-нд шүүхийн шийдвэр гарсан. Анукад дахиад 15 жилийн хорихлын хിവэрнүүлдэггээд Стана Софья Миморов нарт бүх насаар нь хорихлын дахиад өгсөн. За Сима Миморовын ялыг 15 жил байсныг нь өөрчлөөд бүх насаар нь болгосон байдаг. За Любима буюу нөө туслахынх нь ялыг болохоор 8 жил байсныг нь 10 жил болгоод бүр нэмээд ингээ өгсөн. За Стурца Сточник нарыг бол дахиад цагаатгсан байдаг. За дараа нь Анука Нови Сад дах давж залтах шатны шүүхөө дахиад ганцсан юм билээ. Давж заалтах шатны шүүх хурал 1930 оны 3 сарын 5-нд болсон. Гэхдээ Анукагийн ялыг нь бол тэр чигт нь үлдээсэн байдаг. За ингээд ялаа эмэгтэйчүүдийн 20 халилт бол Анука өнгөрөөсөн. За түүн дээр 1934 оны 5 сард хэсэг хуулийн анги оюутнууд сэтгүүлч зочилж очиж ярилцлага авсан байт юм билээ. За тэр үед 20 ангийн очихт нь 20 ангийн эмнэлэг твтэд имжлүүлж байсан. Ингээд 1936 онд 8 жил хоригдсныхаа эцэст нас нь өндөр болсон тул шоронгоос суллагдсан гэдэг 98 нас хүрсэн байсан. Суллагдсныхаа дараа ч гэсэндээ сэтгүүлчтэй уулзахад Анука өөрийгөө гин буруугүй гэдгийг хэлсээр л байсан. Би ерөөсөө хүн хордуулж хүнээж байгаагүй, би энэ хэрэгт бол оролцож байгаагүй гэлээ ерөөсөө тэр мэдүүлэл өгөөд байсан. За ингээ 2 жилийн дараа гэртээ хөгшөрсөн гэх шалтгаанаар суллагдаж гараад 1938 оны 9 сарын 1-нд яг 100 наснда таалалт өгсөн юм билээ. Дөрөв өндөр насалж тий. Одоо ямар амар алуурчин бэ? Хүнийг одоо идэж уух юм баар нь хорлно гэдэг бол хамгийн аимшигтай аллах гэж байна шүү дээ. Тэгээ нөгөө өөрийнхөө уулын тэмбүү өвчнөөл имжлэх гэж ангаах хүн хийм сонирхож гиснээ тэгэл хор хөхийг л хэлчихлээ л дээ. Тэгээд яг асуудаг юм тэр байхгүй. Асуудал чи хэр хүн дээ? Хэдэн килограмм жинтэй? Окей. За. Тэр тунганд харуулж өгч байгаа л гэсэн үг байна. Тий. Ягаад тэр өмнө нөгөө туршилт хийсэн юм бэлээ л дээ. Хүмүүс хэд хэдэн хүмүүст өгөж үтсэн чинь нөгөө тун багтаад өгөөгүй юм бэлээ. Тийм. Одоо хорч гэсэндээ тэдээс дээш хаан бол сая хэлсэн шүү дээ тий. Миний яриадсан тэм дээр бол одоо 2 мг байхад 10 минутын дотор ч гэдэг юм уу тий. Тэрийг л тааруулаад байгаа юм байна л да. Яг үнэ тэгээд тааруулж байгаа л тий ядж хаад яасан ч өндөр нас. Тийм ээ тий. Бүр 100 хүрсэн ба шүү дээ. Бүр амар алуурч юм бэ. 98 бэдэ шоронгоос гарсан. Эртдээ шоронд орсон ч таарах үгүй л юм да. За баярлалаа түргийн нэвтрүүлгийн өндөрлөө студиуд хөтлөгч Чанцаа болоо. Амийн хариулагчаар Борхогийн Чимбат нар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтрагчаар 21 төрлийн үр тариа 8 төрлийн ногоон орс Эрүүл Солонгос чигмэг болох Грин Бэжрол, Крис Бирол, за мөн МЖ Моторс Монголиа байлаа. Үргэлжлүүлэн томчуудын шууд нэвтрүүлгүүлээ. Сонсороо түр баяртай. Баярлалаа. Баярлалаа.